Сайн байцгаана уу? Би Доромт аймгийн аймгийн зан Бадамсрангийн эхнэр нэргөө байна. Би Доромт аймгийн доторын газрын доторын хэн шалгалтын засгийн дарга хийдэг. Манай Доромт аймгийн бүхчүүдийн гэр бүл нь энэ сарын буюу 5 дугаар сарын 26-ны өдөр нөхөрсөг уулзалт хийж байгаа юм. Энэ уулзалтанда бүгдээрээ олноороо хамрагдаж нэг өдрийг зугаатай сайхан өнгөрүүлцгээе. Сайн байцгаана уу? Намайг Нэмдэн Эрдэнэ гэдэг. Доромт аймгийн 3 цагаан сумын харьяат аймгийн нэмт начин Булган аймгийн гэрээ байна. Би өөрөө одоо Булган аймгийн Орхон сумын харьяат. Уламжлалтын их хэмжээ мэргэжилтэй. Одоо бол мэргэжлэрээ хувийн бизнес эрхлээд явж байгаа. Улсын байгууллагт мэргэжлэрээ 10 гаруй жил ажилласан юм хүн байна. 26-нд болох өдөрлөгтөө бүгдээрээ хүрэлцэн ирээрэй гэж хэлж байна. Сайн байцгаана уу? Аймгийн начин амар болтын эхнэр Нэмдэн Чимэг байна. 26-нд болох нөхөрсөг уулзалттай та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сайн байцгаана уу? Доромт аймгийн Булган сумын харьяат сумын харцаг соёлч үеийн гэргээ уянгатуул байна. 5 сарын 26-нд болох уулзалтан дээр хүрэлцэн ирээрэй. Сайн байцгаана уу? Сайхан өсөж байна уу? Би Цагааваа сумын харьяат аймгийн Арслан Бүрвжийн мөхтийн эхнэр Өвөрхөн аймгийн Хожир сумын харьяат Буян Жаргал гэдэг хүн байна. Доромт нутгаар агуулдаг үе үеийн бүхчүүд та бүхнийгаа 5 сарын 26-нд болох өдөрлөгтөө гэр бүлийн хамт хүрэлцэн ирж оролцсноо хэмээн урьж байна. Доромт аймгийн Цагааваа сумын аймгийн Арслан Ариун мөргийн эхнэр оюун байна. 26-ны өдөрлөг уулзалтанд хүрэлцэн ирж байна. Сайн байцгаана уу? Намайг Барилмаа гэдэг. Доромт аймгийн Булган сумын харьяат аймгийн Арслан Шинэ зэргийн эхнэр байна. Доромт бүсийн эрчим хүчний техник компани химийн лабораторид ажилладаг. 5 сарын 26-нд болох нөхөрсөг уулзалтанд бүгдээрээ ирэхийг уриалж байна. Сайн байцгаана уу? Намайг Мөнхцэцэг гэдэг. Би Доромт аймгийн Баянтүмэн сумын харьяат. Миний ханиг бол Догондмагийн Эрдэнэтбаатар гэдэг Доромт аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн Манлай зан хүн байгаа. За бид нар бол ханилаад 30-аад жил болж байна. Ингэж ханилах хугацаанд бол 2 хүүтэй болсон. 2 хүн маань үндэсний бүхий спортоор бас хичээлдэг. Хоёулаа бас багш боловсролын салбарт бол бас 27 жил бол хоёулаа ажиллаж байгаа. За Монголынхаа өв соёлыг тээж бит бус өвийг өөртөө тээж авдаг. Бас эрчүүдээрээ бас бахархаж авдаг. Тэгээд бүгдээрээ 26-ныхаа үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Залгсан олон өрнөх хөлдөө